Сайн байцгаана уу? Бүгдд нь өдрийн мэнд. За би ингээд анх удаа гадаа сууж байгаа бичлэг хийж үзэж байна. Тэгээ ингээд хийхээр энэ хавийн дуу чимээ хэр саад болж байна. Та хэд маань коммент хэсэгтээ миний яриа хэр сайн сонсогдож байна. Би заримдаа нөгөө эдит хийж яхад ингээд зүгээр сонсогдоод байдаг мөртлөө яг YouTube руу апплод хийчихээр хүмүүс ингээд сайн сонсогдохгүй ингээд коммент хийж байдаг байхгүй. Тэгээд ингээд бичлэг хийвэл ямар хөө сонсогдсгийг та хэд маань коммент хэсэгт хуваалцаарай. Өнөөдөр хэдүүлээд бас нэг манифесттэй холбоотой нэг гоё сэдвийн талаар ярилцъя. Тэр нь юу юм бэ гэхээр ертөнц ямар хэлээр ярьдаг вэ гэдэг сэдвээр ярилцъя. Одоо жишээ нь бид нар ингээд янз бүрийн аргуудыг ашиглаад ингээд ертөнц рүү өөрийнхөө бодит болон биелүүлмээр байгаа хүслүүдээ илгээж байгаа шүү дээ, тий. Journal хийж гин, дэвтэр дээрээ бичиж гин, жагсаалт гаргаж гин, vision board, эсвэл нөгөө сая шинэ жилээр бас мөшрөөнд ороо суугаад 12 суудсан мэдээл, эсвэл одоо өрөөдөж байгаа зүйлээ ингээд бичээд эрэнд ороо дээрлдэг ч юм уу, тийм их зөндөө олон аргуудыг бид нар ашиглаж байгаа тийм үү. Гэхдээ хэрвээ бид нар ертөнц ямар хэлээр ярьдсан бэ гэдгийг нь одоо мэдэхгүй байх юм бол ертөнц рүү ингээд өөрийнхөө яг жинхэнэ хүсэж байгаа мөрөөдөж байгаа зүйлээ ингээд илгээж чадахгүй байх нь байна шүү дээ. Гэхдээ бид нар өөрсдөө ингээд ертөнцийн нэг хэсэг байдаг учраас бид нар ертөнцтэй байнга холбоотой байж байгаа. Тэгээд бид нар байнга холбоотой байж байгаа учраас ингээд өөрийн мэдлэгүй ухамсаргүйгээр бид нар байнга ертөнцтэй ингэж ярилцаж холбогдож одоо өсөж байгаа мөрөөдөж байгаа амьдралынхаа тохиог илгээж идэг. Гэхдээ бид нар ингээд өөрийн мэдлэггүйгээр хүсэхгүй байгаа зүйлсүүдээ ингээд бодоод мэдрээд тэгээд тэр нэг одоо хүсэхгүй байгаа зүйлсийнхаа тохиог илгээчих юм бол хүсэхгүй байгаа зүйлсээ ингээд өөртөө татчихдаг байх нэ. Тийм болохоор ертөнц ямар хэлээр ярьдсан бэ гэдгийг нь ойлгочих юм бол бид нар одоо ямар дохио илгээж гин гэдгээ илүү сайн анзаарна. Ямар амьдралыг бүтээхийн тулд би яг ертөнцтэй хэрхэн яаж одоо холбогдож ярилцах юм бэ гэдгийг мэдэж авна. За тэгэхээр бүгдээр энийг ойлгож авна. Одоо бид нар чинь ингээл бичээл те зураг мураг наагаал ингээл дотроо бодоол төсөөлөл байгаа штэ. Гэхдээ одоо энэ хэл яриа те монгол хэл байна уу, англи хэл, орос хэл байна уу? Энэ үг гэдэг бол бидний бодож байгаа үг гэдэг бол зөвхөн хүний хэл. Үг гэдэг бол зөвхөн хүний хэл, ертөнцийн хэл биш. Харин ертөнц биднэртэй ямар хэлээр ярьдаг вэ гэхээр мэдрэмж. ертөнц бид нартай ярих үед бид нар зүүн совингоор мэдэрдэг түүнийг сонсдог зүүн совингоор. Харин бид нар ертөнц рүү өөрөө ингэж одоо хариу хэлэх үедээ бид нар мэдрэмжээрээ ертөнц рүү хариу хэлж яадаг. Тэгэхээр ертөнцийн хэл бол мэдрэмж байдаг байх нэ. Жишээлх юм бол одоо би ингээд гадаадд очлоо. Гадаад хүнтэй би ингээд нэг хүн ингээд надтай ирээд ингээд юм яриад байхад би тэр хүний хэлийг одоо мэдэхгүй учраас юу яриад байгааг нь ойлгохгүй. Тэгэхдээ би мэдрэхүүгээрээ тэр хүн яг юу хүсэж байгаа вэ гэдгийг ингээд мэдэрч чаддаг. Тэр хүн тусламж хэрэгтэй байна уу? Энэ хүн төөрцөн байна уу? Эсвэл энэ хүн надад туслахыг хичээгээд байна уу? Энэ хүн баяртай байна уу? Энэ хүн айсан байна уу? Гэдэг гонигтай байна уу? Гэдгийг нь бид нар ингээд нүдэрээ хараад хоолойны өнгөөр нь тэ надад яг юу илэрхийлэх хүсэж байгаа юм бэ гэдгийг нь ингээд хэлийг нь ойлгохгүй ч мэдрэмжээрээ би тэр хүнийг ингээд ойлгочтой шүү дээ. Тэгэхээр мэдрэмж гэдэг чинь өөрөө ертөнцийн хэл байдаг. Тэр байтугай бид нэр хүнийг биш бүр амьтныг хүстэл те. За миний одоо нохой муур өссөн байгаа юм байна гэдгийг мэдрэмжээрээ мэддэг. Одоо ээжүүд маань бас сайн мэднэ. Дөнгөж төрсөн яриа авахтай бид нар ингээд ойлгох чимээ нэрнэ те. Памперсын солихолцсон байна гэдгийг шууд мэднэ. Үлсээд байгаа юм байна гэдэг. Энэ ямар нэг юм өвдөөд байна гэдгийг мэднэ. Эсвэл шех гэдэг байгаа юм байна. Оо яг баах чинь гэдгийг нэг мэдрэмжээрээ мэдчихсэн. Тэр хүүхд юусоо үг хэлж ярьж сураагүй байгаа. Гэхдээ бид нар хүүхдүүдээ ингээ маш ойлгож байдаг. Тэгэхээр мэдрэмж гэдэг нь өөрөө ингээд юм ертөнцийн хэл байдаг байх нэ. Би яагаад мэдрэмж юм чухал байд юм бэ? Мэдрэмж буюу энергийн давтамжаа бидний мэдрэмжээрээ өөрчилж идэг. Тэгэхээр одоо мэдрэмжийн удирдах сурах нь тийм чухал байд юм аа. Яг өмнөх бичлэгээр маш гоё дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Одоо давтамж ба цаг хугацааны холбоо хамаарал гэдэг яг энэ бичлэгийн өмнөх бичлэгийг сонсороо тэн дээр мэдрэмжийн тухай бас илүү гоё дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Тийм учраас мэдрэмж гэдэг чинь өөрөө ертөнцийн хэл. Тэгэхээр бид нар ингээ хэдий би үнэхээр аз жаргалтай, би үнэхээр сайхан амар амгалан амьдралаар амьдарч юм. Би ингээд ийм гоё одоо ажилтай албан тушаалтай амжилттай байна гэдэг ингээд мянга дэвтэр дээрээ үг бичээд хэрвээ бид нар тэр зүйлээ ингээд дотроо мэдэрч чадахгүй байх юм бол хорвоо ертөнц рүү тэр ингээд мессежээ явуулж чадахгүй байх нь шүү дээ. Тийм учраас бидний ингээд одоо ухамсараараа хүсэж байгаа зүйлийг зүрх маань одоо ертөнц рүү ингээд орчуулга хийгээд ертөнцийн хэл болгоод ингээд орчуулад өгдөг гэж ойлгож байна. Тэгэхээр бид нар ингээд толгоороо ботсон зүйлээ зүрхээрээ ингээд мэдрэх хэрэгтэй байдаг байна. Тэгээ зүрхээрээ мэдэрсэн зүйлийг маань ингээд бид мэдрэмжээрээ тэр хүсэж байгаа зүйлээ ингээд ертөнцийн хэл рүү орчуулад илгээж байгаатай яг адилхан гэсэн. Тэгээ зүрх бол бидний
одоо ухамсарын ертөнцтэй холбогдох холбогч буюу одоо орчуулагч одоо дундын туслагч нь гэж ойлгож болно. Тэгээ бидний зүрх чи өөрөө юм цахилгаан соронзон энергитэй учраас бидний зүрх мэдэрсэн зүйлсээ өөртөө татаж бидний одоо амьдрал дээр бодит болон биелж байдаг. Тэгэхээр бид нар ингээд дан ганц ингээд бодоод төсөөлөд байхад юу яахгүй одоо нөлөөлөл багтай байдаг байна. Тэгэхээр мэдэрсэн зүйлээ бид нар шууд энерги хувиргаад тэгээ тэр зүйлийг ингээд өөртөө татан дуудаж байна гэж ойлгож болно. Тийм учраас мэдрэмж гэдэг зүйл өөрөө ийм чухал. Мэдрэмж гэдэг зүйл нь өөрөө ертөнцийн хэл байж идэг. Тийм ээ. Тэгэхээр дараагийн бичлэгээрээ би энерги ихсгэх, яаж энерги ихсгэх вэ гэдэг талаар ярих гэж бодож байна. Яагаад гэвэл одоо их мөнгөтэй байх юм бол бидний худалдаа авах чадвар нэмэгдэн шүү дээ. Бид нар илүү олон одоо төрөл зүйлийн зүйлсүүдийг өөрийн болгож худалдаа авч чадна, тий, бүтээж чадна. Илүү олон хүн тусалж чадна. Яг тэр шиг энерги ихтэй байх юм бол бид нар илүү их одоо амьдралдаа манифест хийж чаднаа. Тийм болохоор яаж энерги ихсгэх вэ гэдэг талаар дараагийн бичлэгээр бас ярих гэж бодож байна. Тэгээд иймэрхүү форматаар гадаа бичлэг хийвэл ямар хөө байна та маань бас коммент бичээрэй. Дараагийн бичлэг хүртэл баяртай.